За сэтгэлийн урлаг цуурлынхаа дараагийн яриаг эхлүүлж байна. За энэ удаа би та нартай зориулаад хоёр хөгжмийн бүтээл танилцуулна. За энэ зурлуудын маань гол утга учир нь бол урлаг гэдэгтэй байгаа биш ээ гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Би яг өөрөө урлаг судлаачийн хувьар, урлаг таартай хүний хувьар ингээд урлагийг ярьж байгаа. Гэхдээ бидний энэ одоо сэтгэлээ нээж байгаа энэ яриануудын хамгийн гол утга учир нь өөрөө урлагаар дамжуулж өөрийнхөө сэтгэлийг таних, сэтгэлээ эдгэх, сэтгэлээ засахад зориулагдж байгаа юм шүү гэдгийг дахиад нэг сануулчихъя. За бидний өнөөдөр ярих эхний уран бүтээлч маань Чарльз Айвс гэдэг хөгжмийн зохиолч байгаа. За тэгэхээр энэ хүнийг болвол хөгжмийн зохиолч гэдгээс нь илүү даатгалын салбарт шинжилэл хийсэн үйл хөдлөлийн даатгалын одоо маш нэртэй агент гэдгээр нь хүмүүс мэднэ. Одоо хүртлийн салбарынх нь энэ хүний одоо үйл хөдлөлийн даатгалын чиглэлээр хийсэн бүтээлүүдээр нь одоо улам шинжилэл хийж, судалж, туйрвж одоо шинэ мэргэжлэнүүд энэ суурин дээр одоо бэлтгэгдэж байдаг юм билээ. За 1874 онд төрсэн энэ хүн маань 13 настайгаас эхлээд сүмийн органист болсон. Аав нь ч гэсэн сүмийн органист байсан юм билээ. За 1890-ад оноос хөгжим туйрвж эхэлсэн. За тэгтээ хөгжмөө бол мэддэг байсан. Өөрийнх нь хөгжмийг хинч одоо сонсохгүй байхдаа хэрвээ сонсох юм бол өөрийн одоо энгийн биш итгээд гажууд гэж үзнэ гэж боддог байсан. Гэвч хөгжмөөсөө хязгаарч татгалзаж чадаагүй үргэлж хөгжмөө бицээр байсан. За бараг 60 нас хүртэл бичсэн гэж одоо номонд байдаг юм бэлээ. За 80 гаруй наснда билүү дээ. Тэгээ 80 настайдаа нас орсон. За сүүлийн жилүүддээ бол нэлээд хүнд өвдөжсэн байлээ. Тэгээд одоо бүр хэцүү байдалд орох хүртлээ хизээж энэ тойрох үйл явцаа зогсоохоогүй одоо нүүр ихтер даатгалын компани ажлынхаа хажуугаар үргэлж хөгжмөө зохиож байсан гэж намтар төвхөнд нь байдаг юм байлээ. За энэ хүний 1906 онд бүтээсэн хариултгүй асуулт гээд бүтээл байдаг. Энэ нь бол энэ хүний баг нэрийн хуудас болсон бүтээл гэж хэлж болно. За харин энэ хүн бол өөрийнхөө энэ урлагийн бүтээлүүдийг одоо юу гэх юм те ямар нэгэн объект, ямар нэгэн тийм бит зүйл гэж хизээж үздэг байгаагүй. Өөрийнх нь одоо тэр сэтгэлийн гүнд байсан одоо тэр өөрийнх нь л одоо сонсдог байсан, дотор чихэнтэн сонсогддог байсан тэр нэг агуу ертөнцийнх нь одоо илэрхийлэл одоо мөнхийн энэ ертөнцийн хувирал хөдөлгөөн донд оршиж идэг одоо юу ч хэлмээрийн одоо тэр хувирагч үйл явцын одоо илэрхийлэл гэж үздэг байсан. Тийм ч учраас одоо бүтээлүүдээ маш олон дахин засаж янзалсан байдаг юм байлээ. За энэ бүтээл 3 давхраатай. Хамгийн эхнийх нь бол сүмийн хоор найрал. За энэ нь бол энэ ертөнцийг илэрхийлсэн байдаг. Одоо бидний амьдарч байгаа энэ орчлон ертөнцийг. За хоёрдугаар давхар нь бол химбиний дөрвөл байдаг. Энэ нь бол мөнхийн хөдөлгөөн, мөнхийн тогтворгүй байдал, хувирал одоо юу гэж хэлмээрийн одоо мөнхийн бидний одоо хизээж барьж чаддгүй мөртлөө бие сэтгэлээр үргэлж мэдэрч яадаг одоо тэр нэг хувьсал хөдөлгөөнийг илэрхийлж байгаа, хаосыг илэрхийлж байгаа гэсэн үг. За 3 дугаар давхар нь бол нарийн бүрээ буюу асуулт. Одоо өөр хэмжээс, өөр ертөнцийг төлөөлж байгаа биднэрт тавьж байгаа асуулт, магадгүй биднээс энэ ертөнцид тавьж байгаа асуултыг одоо нарийн бүрээ төлөөлж байгаа гэсэн үг. За энэ бүтээл бас нэг ихэртэй анх тэр 1906-аас 8 оны үеийн одоо тэр гар бичмлүүд ноорхт нь бол энэ хариултгүй асуулт гэсэн бүтээлээ болохоор зэрэг чухал зүйлийн тухай эргцүүлэл буюу хариултгүй асуулт гэж бичсэн байдаг. Нөгөө бүтээлд нь одоо яг тэр үеэр зэрэгцэн бичигдчихсэн бүтээл нь бол чухал биш зүйлийн тухай эргцүүлэл буюу эртний сайхан цагийн харанхуйдах төв цэцэрлэгт хүрээлэн гэдэг нэртэй дэлгэрэнгүйгээр бол товчоор бол харанхуйн дундах төв парк буюу төв цэцэрлэгт хүрээлэн гэдэг нэртэй байдаг. За тэгээд Чарльз Айвс насан туршдаа одоо бүхэнд үл танигдсан, үл мэдгдсэн одоо мэргэжлийн хүрээнийх нь хүртэл мэддэггүй ийм нэгэн одоо бүтээлч жирийн нэгэн одоо даатгалын компани ажилтан яг зүйлдээ бол өөрөө компанитай бие даасан компанитай болсон ч гэсэн одоо гаднаас нь харах юм бол жирийн нэгэн тийм конторын ажилтан шиг л хүн байлаа. Харин бүр одоо өнгөрсөн зууны дунд үеэс эхлээд хөгжмийн мэргэжилтнүүд, хөгжмийн шүүмж судлаачид Чарльз Айвсын бүтээлүүдийг нээгээд бүр бүгдээрээ одоо юу гэдгийг малгайхан аван гүнээ бүхийн яслах мэт ингэж гүн хүндэтгэл үзүүлж ирсэн билээ. Яагаад гэвэл Айвсын бүтээлүүд
одоо тэр 20 дугаар зууны дунд үед гарч ирж байсан бүх шинжлэл одоо тэр хөгжимд байж болох бүх тэр сонин дугуйлтууд тий одоо сонин гэдэг нь яг юу гэдгийг хуучин хүмүүсийн нүдээр харахад сонин боловч одоо шинжлэгч манлайлагч хүмүүсийн нүдээр харах юм бол одоо тэр тухайн салбартаа одоо нээлт одоо юу гэж хэлмээрээ одоо баг сансрын нислэг шиг анх удаа сансар нисэх шиг ийм зүйлсүүд байсан. Гэтэл энэ хүн одоо энэ бүтээлээ 1906 онд хийсэн байх нь шүү. Тэгээд нас барахынхаа өмнө Чарльз Айвс хөгжмийн ертөнцид одоо гайхамшигтайгаар үнэлэгдээл одоо тухайн үедээ байж болох бүхэл шагналуудыг авч исэн гэж ярьдаг юм байлээ. Тэгээд одоо орчин цагийн одоо хөгжмийн судлаачд болвол Чарльз Айвсыг хамгийн сансарлаг, хамгийн увдслаг, хамгийн одоо даалтын юр бусын одоо нууцлаг тийм уран бүтээлч гэж үздэг. Тэгэхээр бид нар бол одоо яг энэ хүнийг одоо мэрэгжлийн урлаг судлаачийн хувьар үзэж байгаа биш шүү дээ. Тэгээ хамгийн гол нь тэр хүний дотор сэтгэлд юу сонсогдож байсан бэ? Энэ хүн тэр дотор сонроороо юуг барьж авч таньжсэн бэ? Тэр хүн сэтгэлээрээ одоо юуг танин бариад бусад сэтгэлд ингэж илэрхийлж исэн бэ гэдгийг л одоо бид нар бодох нь чухал. Тэгэхээр энэ хүний хөгжим болвол одоо юу гэдгийг нэг амраах хөгжөөн зингүүлэх ч юм уу зугаацуулах хөгжим огт биш. Тэр утгаараа бидний одоо олонтоо сонсдог одоо тасал болсон хөгжмөөс бараг тис өөр гэж хэлж болно. Харин энэ хүний хөгжим болвол одоо сэдрээсэн, сэтгэлийг өвтгсөн, хүндсэн бидний сэтгэл дотор байгаа тэр эмзэг газрыг хатгасан одоо энэ бүх одоо хүрэлтээрээ бидний одоо тэр сэтгэлийн махан бие одоо мах бодиттэй хүрэлтээрээ биднийг сэрээсэн ийм хөгжим байгаа шүү гэж би хэлмээр байна. За би энэ хөгжмийг байнга сонсдоггүй. Үнийг хэлэхэд яагаад гэвэл одоо юу гэж хэлмээрэн одоо махан биетэй тусан зүрхтэй хүний хувьар мартахыг хүсдэг. Тэ магадгүй зарим үед цугтаж явдаг ийм зүйлсийг дандаа эргэж сануулж яадаг. Тэгэхээр би одоо яг одоо сэтгэлийнхээ гүний хамгийн тэр эмзэг нарийн хэсгээр үнэхээр одоо сэрхийг хүссэн үедээ үнэхээр одоо өөрөөсөө яагаад гэж асууж байгаа үедээ энэ хөгжмийг сонсдог. За миний дараагийн танилцуулах уран бүтээлч бол Роберт Шуман. За яг одоо энэ хүний бүтээлийн нэрийг би сая хэлсэн. Яагаад гэж өөрөөсөө асуух үедээ бас энэ Шуманы яагаад гэдэг хөгжмийг сонсдог. За тэгээд мэдээж орчлонгийн амьдрал гаднаас нь харахад хүн болгонд өөр юм шиг байгаа. Баян ядуу, яс үндэс хаана амьдарч байгаа гэдгээс хамаарат ч юм уу те мэрэгжил боловсрлоос хамаарат ч юм уу өөр байгаа боловч амьдрал биднэрт бүгдээрэнд нь адилхан байдаг. Би яагаад гэдэг үгийг өөрөөсөө олон дахин асуухыг боддог те одоо юу гэдгийг болдгсон бол одоо үргэлж энэ асуултын хариуг одоо хайгаад ирлээ гүйцээгээд энэ орчлонгийн зүй тогтолыг ч юм уу эсвэл магадгүй орчлонгоос гитлгийн зүй тогтолыг ч юм уу үзээд суумаар байдаг л да. Гэвч амьдрал тэр болгон биднэрт ийм боломжийг өгдөг шүү дээ. Бид нар энэ ахуй амин зуулга амжиргааны энэ хөөцөглөл хөл хөдөлгөөнд дунд ингээ сайхан тайван суугаад яагаадыг бодох мөч харамсалтай маш цөөхөн байдаг. За Шуман ч гэсэн үнэхээр бас энэ яг л биднэртэй адилхан энэ одоо эргэлтэн дунд эргэлтжсэн одоо сэтгцийн эмнэлэгт нас барсан гэдгээр нь бас одоо хүмүүс мэддэг байж магадгүй тэр утгаараа одоо галзуу гажууд гэж үзэгдэж явж исэн. Гэхдээ энэ хүний одоо энэ яагаад гэдэг хөгжмөөрөө биднэрт хэлэх гээд байгаа зүйл бол хамгийн эрүүл сэтгэлгээ, хамгийн эрүүл амьдрал. Уул нь одоо эрүүл ухаантай хүний одоо байнга хийж явах хэрэгтэй тэр зүйлийн тухай бол биднэрт хэлээд байгаа юм. Тэгээд Шуман магадгүй энэ амьдралын одоо тэр эргүүлэх дунд хөл алдаж явж байхдаа энэ бидэн бидрэл дундаа төөрж явж байхдаа мухардаж тулгамдаж явж байхдаа одоо жирийн одоо бидэн шиг хүмүүсийн хувьд над шиг хүмүүсийн хувьд ч юм уу одоо тэр арай өөр эсрэг тесрэг гажиг харагдчихсан байж магадгүй. За энэ бүтээл бол үнэхээр гайхамшигтай. За хөгжим судлаачд болвол одоо тийч ярьдаг юм байлээ. Одоо олон бүтээл байдаг. Одоо тоглооч нь тэр бүтээлийг амьлуулсан ч байдаг юм уу те. Магадгүй одоо тэр урлаг судлаач тэрийг ингэж тайлбарлаж ингэж өгснөөрөө амьлуулсан байдаг ч юм уу бүтээлүүд зөндөө байдаг. Харин энэ бүтээлийг одоо гэхэр нь давж гарсан нэг ч тоглогч байгаагүй.
гэж ярьд юм билээ. Одоо яаж ч одоо энэ хөгжмийг агуугаар тоглосон, ямар ч агуу уран бүтээлч энийг тоглосон дандаа бүтээлээсээ доогуур байдаг гэж ярьд юм билээ. За тэгэхээр бид нар амьдралын энэ олон улирлууд донд цаг бусын олон үзэгдлүүд донд одоо тэр амин зуулганы эргүүлэг донд өөрийн сэтгэлийн тэр олон сэтгэлийн байгалийн олон шуурга, шамраг, хавцарган донд хаяаж болов өөртөө хэдэн хормын цаг зав гаргаад одоо Чарльз Айвсын тэр 4 минутын биш ээ 6 минутын бүтээл Шуманы энэ 3 минутын бүтээлийг хаа ганц ч болов сонсож байгаасай гэж би яг өөртөө хүсдэг тэр зүйлээ танд хүсмээр байна. Хэрвээ бид нарт тэр одоо юу гэдгийг бидний магадгүй сэтгэлийн сонор бэлэн биш байж болно. Би ч гэсэн өөрийгөө одоо юу гэдгийг миний тэр сонор хөгцсөн гэж хэлж чадахгүй. Тэгэхээр зэрэг бид нар магадгүй одоо тэр одоо яг тэр оюуны хөгжлийн хувьд яг урлагийн оюуны хөгжлийн хувьд өндөр түвшинд хүрээгүй байсан ч гэсэн энэ хөгжмийг сонсоод үзээрэй. Үргэлжлэл бидний насан туршдаа хайж явдаг нөгөө сэтгэлийн амар тайван байдал, үргэлжлэл нөгөө унтаарахыг хүсэж яадаг, зүгээр л ингээл нэг зугаалахыг хүсэж яадаг бидний тэр одоо өнгөн давхаргын тэр хүслийг давж гаргаад харин сэтгэлийнхээ гүний те одоо энэ орчлонг давж гарах гэсэн одоо тэр хүслээ сонсоосаа гэж хүсмээр байна. За одоо юу гэж хэлмээр юм та одоо ингээд сансарт нисхийг хүсэж байгаад сансарт ниссэн чинь өөрөө одоо тэр агуу сансар болчихгүйд танд ямар мэдрэмж төрөх байсан бэ? Яг тэр мэдрэмжээр одоо мэдрэмж таны дотор байгаа. Тэр мэдрэмжийг одоо сэргээгээрэй гэж би танд хэлмээр байна. За тэр мэдрэмжээр би таныг тэвэрмээр байна. Та ч гэсэн өөрийгөө тэврээрэй. Тэр мэдрэмжээ тэврээрэй гэж хэлье. За тэгээд дараагийн яриа хүртэл түр баяртай.